За өнөөдөр оюун бодлоос сахилгажуулах тухай төлөө ярилцсан. Нэр оюун бодлоо хэрхэн шинжлэх тухай дээр ярьж байгаа. Тэ өнөөдөр яаж сахилгажуулах оюун бодлоо шинжлэхийн нэг чухал хэсэг байгаа. За төсвөр ишлэл нь болохоор Илчлэлт намын 21-ийн 5. Синтез залрагч харагтун би бүх юмсыг шинэ болгож байна гэд бичгтэн эдгээр үг сэтгэмжт бөгөөд үнэн гэв. Амен. Эзэн минь танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Таны үгийг бид нар хүлээн авч байна эзэн. Та харин бид задлж ойдгуулаарай гэж гуйн залбирж байна эзэн. Та бидний зүрхний өгс тархины мухчин гэхээр өөрийнхөө үгийг та бид нар хүргэж ойлгож өгөөч гэж гуйн залбирж байна эзэн. Бид нар бод бүрээ Иесуст олзлуулж амьдрахад та бид нарыг сургах гэж аваад үнэхээр та дахин залбирж байна. Бид нар хэрхэн бод бүрээд танд өгөх вэ эзэн. Та биднэрт зааж өгөөрэй гэж Иесус Христосээр гуйн залбирж байна. Амен. Ичлэлт ном бол Иесусийн 12 дагалдагчаас амьд үлдээд бараг 100 шахан наслаад насварсан. Яг өөрийнхөө үгээр насварсан ийм ганц элч Иохан тэнгэрт очиод үзэгдлүүдийг үзээд тэрүүгээрээ бичсэн ном байгаа. Өөрөөр хэлбэл бид нар тэнгэрт очиход биднэрт юу харагдах вэ гэдгийг Иохны нүдээр харуулад ариун сүнсээр бичүүлээд илчлэлт номонд ингээд үлдээсэн гэсэн үг. Тэгэхээр энэ синтез залгагч гэдэг бол Иесус байгаа тийм ээ. Тэгээ Иесус тэнгэрт очиход хараа энэ бүх юм ингээд шинэ болцсон байна гэж биднэрт харуулах нь. Тэр бид нар ч гэсэн өөрсдөө ингээд шинэ болцсон, шинжлэгдсэн, очсон байх нь. Энэ бол бидний ирээдүйн найдвар тий хоп гэж. Энэ найдварын төлөө бид нар амьдарч байгаа гэсэн. Тэгээд Иохан тэнгэрт очиод яг харсан зүйл, яг энэ хэсэгт харсан зүйлийг бас дэлгэрүүлээд хэдүүлээ харчээ. Илчлэлт номын 21-1-7 уншъя. Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож тэнгис байхгүй болов. Ариун хот шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гойсон сүд бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Синтинээс чанга дуу гарахыг би сонсов. Харагтун Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн болж Бурхан өөрөө тэдний дунд байж тэдний Бурхан нь болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчин тэнд цааш үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо. Синтез залрагч харагтун би бүх юмсыг шинэ болгож байна гэд бичгтэн эдгээр үг сэтгэмжт бөгөөд үнэн гэв. Тэр надад биелээ. Би бол альфа ба омега, эртэл ба төгсгөл. Цангасан нэгэнд би амийн усны булгаас үнгүй өгнө. Ядагч нь эдгээр зүйлийг өвлөх бөгөөд би түүний бурхан болж тэр миний хүү болно гэвч. Бид нар энэ донд явж байна те. Ялагч нь гэж хэлж байгаа байхгүй. Тэр ялагч нь бид нар байхгүй юу? Тэр тэнгэрт. Бидний төлөөлөд Иохан тэнд очиж үдсэн харснаа хэлж байна. Тэгээ шинэ Иерусалим гэдэг бол сүмч болгон те. Сүмч болгон нөхөртөө очихоор гойсон сүд бүсгэн үг. Тэгээд Иохны нүдэнд бол дандаа тийм цагаан хувцастай хүмүүс харагдсан гэж байна. Тийм байдлаар бид нар ингэ шинжлэгдсэн байна. Тэгэд бурхан яасан. Би яг энэ хүмүүсийнхаа дунд байна. Тэ? Би тэднийхээ дунд нутгалж байна. Одоо яг миний ард түмэн байна. Би яг өөрөө тэдний бурхан болцсон байна гэжсэн. Тэгээ энэ ишлийг бид нар амлалт багт нь түрүүчийн номлол дээр ярьсан байгаа тийм. 2 дугаар Коринт 16-гийн 16-аас 18 дээр. Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар төвшөлтсөл байх вүлээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа бид тэдний дотор оршинд, бид тэдний дунд алханд, бид тэдний бурхан болно. Тэд миний ард түмэн болно. Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай гэж эзэн айлддаг. Бузар муу юмд бүүхөр би та нарыг хүлээн авч та нарын эцэгчин болно. Та нар ч миний хөвгүүд охид болно гэж төгс хүчтэй эзэн айлд. Тэр нь 2 дугаар Коринт номон дотор хэлжсэн зүйл чинь энэ илчлэл номон дээр юм биелсэн харагдаж байгаа. Бурхан амлалтаа ингэж биелүүлдэг. Бидний шинэ хүмүүс болгоно гэсэн бод болгоно те.
Бидний бурхан болно л гэсэн бол болно. Биднийг ард түмнээ болгоно л гэсэн бол болгоцсон. Тийм. Тэгээ бид нар ямар ард түмэн болцсон байна гэдгээр тэнд нь нулимс байхгүй. Бурхан аль хэдийн бидний нулимсыг арчсан. Гашуудлага байхгүй. Уйлж байгаа хүн байхгүй, өвдөж байгаа хүн байхгүй. Тэгээ анхны юмс нүг, анхны юмс гэдэг чинь одоо энэ дэлхий дээр байгаа бүх юмнууд байхгүй болсон. Шад өөр тэнгэр газар тэнд ингээд нийлцсэн байж байгаа. Тийм газар бид нар очсон байна. Тэгээд Иесус хамгийн гол нь юу хийж байна? Би тэр юмнуудыг чинь шинэ болгож байгаа. Иесус шинжилж байгаа байхгүй юу? Тэгээд эдгээр өгсөнд итгэмжтэй бөгөөд үнэн. Энэ үгнүүд бол үнэн шүү. Энд итгэх итгэл бид нарт байх хэрэгтэй гэдэг хэлж өгч байгаа. Тэгээд энэ ишлүүдээс бид нар ямар дүгнэлт хийх ёстой гэвэл бидний оюун бодол Бурхантай хаанч хамт байна гэсэн тэр амлалттай бид нар төлөх ёстой байхгүй юу? Бурханы амлалтан дээр Бурхан Коринт номонд хэлсэн байна. Илчил номонд тэр нь биелэгдэнэ гэдээ харуулсан байна, тийм ээ. Тэгэхээр Бурхан бид нартай хаанч хамт байна? Одоо ч хамт байгаа бид нар ариун сүнсний сүм учраас, тийм ээ. Одоо ч хамт байгаа, энэ амьдралыг туулахад хамт байна. Тэнгэрт очиход ч хамт байна. Энэ амлалт дээр бид нар оюун бодлоо төвлөрүүлэх ёстой. Бурхан хаяад явчих юм шиг, тийм Бурхан биднийг орхичих юм шиг байдалд ерөөсөө орж болохгүй гэсэн. Яг тэр амлалттай бид нар оюун бодлоо төвлөрүүлнэ. Эммануэль Бурхан бидэнтэй хамт тэр бол маш их чухал. Тэгээд хоёр дахь зүйл нь юун дээр төвлөрөхөөр ирээдүйд бид нар хамт байх гэсэн тэр найдвар дээр тэр hope Илчил номонд ирээдүйг харуулж штт. Коринт номонд одоог харуулж байхад Илчил номонд ирээдүйг харуулж байна, тийм ээ. Тэр найдвар дээр ирээдүйд бид нар Бурхантай очиад үнэхээр яг нэгдэх болно гэсэн. За энэ хоёр зүйл дээр бид нар тархиа дасгалжуулах ёстой. Энэ бол маш чухал. Дасгалжуулна гэдэг бол трейн хийнэ гэсэн үг. Үг бол teach хийдэг, заадаг. Дасгалжуулах зүйлийг бол бид нар өөрсдөө Бурхантай хамтарч хийн, трейн хийнэ гэсэн үг тийм. Одоо фитнест очих чинь багш нь ингээд тийм дасгал юм хэрэгтэй дасгал гэж хэлж өгөөд бид өөрсдөө хүмүүс тренажер очиод хийдэг үстэй. Яг тэрнтэй адилхан. Бид нар яг тархиараа тийм зүйлүүдийг хийнэ гэсэн үг. Тэгэхээр тархиад дасгалжуулах хоёр гол арга бол ерөөсөө залбирал, талархал хоёр. Ерөөсөө залбирал, талархал хоёроор бид нар тархиа дандаа трейн хийнэ гэсэн үг. Залбирлаар бид нар Бурхантай дотн харилцаанд байнгын дотн харилцаанд өмнөдөө өөгөнтэй яг хүүхэд аавтайгаа яаж харилцах юм? Бурхан аавын хувьд бид нартай харилцахаар байгаад байдаг. Бид нар харин хүүхэд шиг байж чаддаг байхгүй юу? Өөрсдөө аль хэдийн том болцсон нэг том толгойтой хүмүүс ингээ Бурхантай харьц би чаднаа, би өөрөө ичнэ гэд ингээд итгэдэг. Тийм. Бид нар харин яг хүүхэд шиг очих хэрэгтэй Бурхан руу. Тэгээ тийм дотн харилцаанд бид нар орох хэрэгтэй. Хүүхэд ахтаа одоо ингээд энэ одоо их сар улсын хүүхдүүд те тоордор хүүхдүүд юм болонгууд ааврагоо гүйчихэж байгаа юмстай те. Яг тийм байдал байх хэрэгтэй байхгүй. Бид нарыг тооцоолж байгаа хэрэгтэй. Унангуудаа ааврагоо л гүйчихнэ те. Яг тийм байдал. Хов зөвхтөө ааврагоо л очино. Хүнд задуур зөвхөж юм ааврагоод очино. Зөвхөн аав тэр яг л аав тэр хүүхдийн нүдэнд бүх юмыг чаддаг хүн байж. Яг тэр шиг бид нар яг тийм Бурхантай тийм л дотн харилцаатай байх хэрэгтэй гэдэг. Энэ дотн харилцааг бид нэр дасгалжуулахдаа дандаа залбирлаар бүх юм залбирлаар хийж дасгалж байна. За хоёр дахь арга зам нь бол талархал. Байнга бид нэр талархаж явах хэрэгтэй. Талархад бол бидний сүрэг бодлыг дандаа эерэг болгож хувиргатна. Талархаж байгаа хүн хийж муу юм бодохгүй сайн юмд талархдаг тийм үстэй те. Тэгэхээр талархад бол бидний амьдралын зорилгоч Бурхан дандаа талархаж Бурханыг алдаршуулж амьдрах хэрэгтэй. Тэгэхээр Бурхан биднэрт талархаж амьдрах чаджгаар бид нар хүмүүст талархаж чадна тийм ээ. Тийм. Тэгэхээр талархад бол ерөөсөө бидний амьдралынхаа зорилгын дагуу амьдарч байгааг л харуулж байгаа гэсэн үг. Ерөөсөө тэр. Тэгээ энэ хоёр зүйл бол итгэж хүмүүсийн амьдралд байнга тасралтгүй явагдаж байгаа хэрэгтэй. Ерөөсөө 24/7 унтчихтаа ч гэсэн бид нар энийг хийж чадна тийм. Яг ариун сүнс хэрүүн байдаг учраас хийж чадна гэсэн. За дуудар 121
Би зовлон бэрхшээлийнхээ дунд эзэнд хандан хашгирсанд тэрээр надад хариулсан гэд Давид хаан хэлж тэ. Тэг бид нар зовлон бэрхшээл зогсоход бурхан руу байнга ирдэг тэр. Яг энэ зовлон бэрхшээлийнүүд эзэн рүү хашгирдаг шиг бид нар бас тайван байх таач тийм ээ. Өвдөж явахдаа ч тадаг хичээх таач тэг амьдрал тэгш байна гэж үзэж явахдаа ч бид нар бурхантай харилцаж ярьж явах хэрэгтэй байдаг. За зовлон бэрхшээлийнхээ дунд бас бурхантай яаж харьцаж байгааг жишээг харуулсан хүн бол Йоб байдаг те. Йоб номыг та нар бүхэлдэн сайн уншаарай те. Юу чгүй болцсон хүн, гэр бүлчгүй болцсон, эрүүл мэндчгүй болцсон тийм хүн зөвхөн бурхантай л харьцаад үздэг те. Найз нар нь эхлээд дэмжих гэж ирээд сүулдэ Йовыг баг хараагаад байдаг ш те. Чи нүүл үлдсэнс болоод ийм болцсон гэж загнаад идэв гэж. Тэгээ Йов бурхнаас өөр юу ч байгаагүй. Йов бурхантай л харьцаж исэн. Тэгээ Йов номыг бас та нар бас байнга уншиж байгаарай гэж бас хүсэж байна. Давид хаан 13 жил агуу дотор ганцаараа байхдаа хинтээ байсан, ганцхан бурхантай байсан. Бурхантай л ярьж хашгирдаг байсан те. Тэрийг энд бичиж үлдээсэн байна. Гэхдээ яг энэ дунд Давид хаан би өдөрт 7 удаа эзний магтдаг байсан гэж хэлсэн мэт байхгүй. Өдөрт 7 удаа. Та нар хэдэн удаа магтдаг? Бид нар заримдаа хүмүүсийг залбирч сурах юм бол та нар ядаж хоолн дээр татагаад хийхээс урч. Тэгэх юм бол яг 3 удаа залбирсан гэсэн үгтэй гэж заадаг байхгүй. Тэг. Тэрнээс цааш байна уу? Тэгэхээр Давид хаан 7 удаа талархдаг. Зөвхөн талархал нь 7 удаа. Тэгэхээр 7 магтана гэдэг чинь тэр чинь цаашаага хэд ч яж болно тийм ээ. Бүр хөвшил болцсон гэсэн үг байгаа байхгүй юу? Тийм. За талархал бол бүх зүйл бурхных гэдгийг бид нар зүрхэндээ ойлгох юм бол зөвөр амнаас дандаа магтаал зөвөр өөрөө гараад идэг болгоч. Бүх юм бурхны гэдэг нэ. Еврей 3:4 дээр учир нь аливаа барилга шин нэгнээр баригддаг харин бүх юмсын барилгач нь бол бурхан юм а гэж хэлсэн байна. Тэг бурхан бүх юмсыг бий болгосон учраас тэр бүх бүтээлтэйг өөрөө харьцдаг. Амьд байгаль байна уу, амьд биш байна уу хамаагүй бүх бүтээлтэйгээ харьцдаг. Одоо энэ болоод байгаа үер ус газар хөдлөлтийн цаан ч гэсэн бурхан тэд нартайгаа харьцаж тийм юмнууд бий болж байгаа гэдэг бас бид нар бурхан зөвшөөрсөн учраас тэр амьд биш байгалууд хөдөлж байгаа шүү дээ. Тэ? Тэрийг болгох хэрэгтэй. Амьд бүтээлтэйгээ бүр бид нартай яаж харьцаж байна? Үгээрээ, тушаалаараа, зардгаараа маш олон манзар ариун сүнсээр тэ маш олон зүйлээр бид нартай харьцдаг байж байгаа. Еврей 10:15-аас 16. Ариун сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь тэр эзэн альдж байна. Тэр өдрийн дараа тэдэнтэй байгуулах миний гэрээ энэ юм а. Би өөрийн хуйлуудыг тэдний зүрхэнд тавина. Би тэдгээрийг тэдний ухаан санаанд бичнэ гэж хэлсэн. Хуйлуудаар бас бурхан харилцдаг байдаг тийм хуйлууд тушаалууд. Тэгэхээр өөрийнхөө хуйлуудыг бүх хууль бурхных та бурхан бүх хуулийг бий болгосон. Ёс суртахууны хуулиас эхлээд тийм байгалийн хуулиудын физикийн бүх хуулиуд бурхных тийм. Тэгээ бурхан хүмүүсийн бичигдсэн хуулиудыг хүмүүст өгж бас бичүүлж байгаа ш тийм. Ром бол тэр чигээр хуулийн оюутнуудын цоддын ном гэж байгаа шүү дээ. За тэгээд бурхан тэр хуулиудаа яа гэж байна? Бидний зүрхэнд тавина. Тэгээд ухаан санаанд нь бичнэ. Энэ бол бурхан биднэрт үгээ яахыг зааж өгöd байгаа байхгүй. Эхлээд бид нар бурханы үгийг яаж хүлээж авдаг вэ? Бид нар юмыг уншихдаа эхлээд юугаараа хүлээж авдаг вэ? Тархиараа хүлээж авдаг тийм. Тархиараа ойлгох гээд хичээдэг шүү дээ. Тархины мэдлэг болгож авдаг. Харин ариун сүнс бидний тэр тархины мэдлэгийг зүрхний мэдлэг болгож хуургаж өгдөг байхгүй юу? За өөр Библийн талаас нь юу гэж тайлбарладаг гэвэл лого үг те Библийн бичигдсэн үг бол лого гэдэг үг. Логос гэж грек үгнээс гаралтай логос гэж. Бичигдсэн үгийг бид нар тархиараа уншиж байгаа. Харин бид нарыг уншихад бурхан тэр үгээр биднэрт яриад ижилтүүд ирвэл тэр үг рема үг болдгоо.
юм уу? Өөрөөр хэлцэлт өгдөг өмнөд юм уу? Тэрийг энд хэлээд байгаа байхгүй юу? Зүрхэнд чинь тавиад ухаан санаанд чинь бичнэ гэдэг. Тэгэхээр ариун сүнс бидний тархины мэдлийг зүрхний мэдлэг болгож хувиргана гэдгийг энд хэлж өгдөг байхгүй. Тэгээ энэ бол бидний оюун бодлоо шинжлэх маш чухал зүйл. Тэр оюун бодол чинь бол тархинд байж байгаа тийм ээ. Тэгээд ариун сүнс шинжлээд зүрхэнд суулгаж өгөхөд шинэ бодол болж хувирж байгаа. Буцаад зүрхнээс чинь шинэ бодлоод эерэг бодлоод буцаад тархинд ч орчоод ингээд эерэг холбоонууд үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ариун сүнс бол сүнс зүрх хоёртой бол зэрэг ажилладаг гэсэн үг. Ширээ бид нар зөвхөн оюуны мэдлэг болгож Библийн үгийг аваад тах юм бол маш шашинчдаг тийм. Библийн үгээр хүмүүсийг цавчаал хэрэлдээл тийм. Библи тэгдэгчтэй гэл. Тийм болоод шашинжаад эхэлдэг. Зүрхэнд орж иж бид нар яг жинхэнэ Бурхны нэгүслийг мэдэрч нэгүслийг үйлчлдэг тийм хүмүүс болж хувирдаг байж байгаа. За бид нар яг хүнийхээ нөхцөл байдалд байгаа хүний нөхцөл байдал байна гэдэг чинь юу вэ? Тэр үгийг уншихгүй те тархиараач зүрхээрээ яж ахгүй өөрөө шийдэх гэж яваад байгаа гэж байна. Тэгээ хүнийхээ нөхцөл байдал байх юм бол муу сонсны тогтолгоо нь тасралтгүй өртсөөр л байна. Тэгэхээр тасралтгүй ялагцаар л явна гэсэн үг те. Бидний амнаас юу гарах вэ? Өнгөхгүй болчлоо. Тэ? Ажилгүй болчлоо. Хөвдчлөө. Тэ? Тэгчлээ. Тэгэл юу гэдэг шинэ өвчнүүд биднэр дээр гаралдаг. Тийм юм бол энэ бол яг сүнслэг хамгаалтгүй болж байгаагийн нэг шинжинд ороод. Тэгэхээр бид нар сүнслэг хамгаалтанд байх хэрэгтэй гэдгийг ойлгодог тийм ээ. Гэтэ яаж тэр сүнслэг хамгаалт дотор байх вэ? За сүнслэг хамгаалтын дотор эднэр бол дөрвөн янзаар тэр сүнслэг хамгаалт руу орно. Нэгдүгээрт нь болохоор Бурхантай харилцах тэр дотн харилцаагаар. Зүгээр харилцаа биш те нэг удаагийн харилцаа биш. Бүр дотн харилцаагаар сүнсний хамгаалтанд орно. Тэгээ intimate relationship with God гэж байна те. Тэрүүгээр бид нар маш ойр дотн харилцаанд орно. За хоёрдугаарт нь Бурханд үйлчлэх тийм зүрхний хүсэлтэй байна. Бурханд үйлчлэх хүсэл нь болохоор тэгээ өөрийгөө сайн харуулах үүднээс биш те Бурханд одоо хариу өгөх гэж байгаа үүднээс биш харин Бурханд үйлчлэх тийм зүрхний хүсэл зүрхнээс нь гарсан тийм хүслээр тэр Бурхан яг тэр үйлчлэл дууддаг байж байгаа тийм дууддаг бэлэг авиасуудыг өгдөг байж байгаа тэгжээч тэр зүрхний хүсэл. Тэгээд дуудлага өгчөөд байхад шууд үйлчлдэг тохиолдол бас ховор. Яагаад гэвэл тэр үйлчлэл очих үйлчлэг хийх зан чанар бүрэлдэж тогтоогүй бол Бурхан бас тэр үйлчлэлд аваачдаггүй. Тэгэхээр тэр зүрхийг бэлтгэдэг байдаг зан чанарыг те. Давидыг хаан болно гэж хэлчихэд шууд хаан болгоогүй шүү дээ. Тэрийг тэг жижигхэн тэр хөвгүүн байхаас нь эхлээд те тийнейжерээс нь эр хүн болтол нь бэлдэж яхад гаргаж ирдэг шүү дээ. Тэр шиг бас бэлддэг байж байгаа. Харин тэр зүрхний хүсэл бол заавал байх хэрэгтэй. За бусадтай хамтарч үйлчлэх тийм чадваруудтай байх хэрэгтэй. Ганцаараа үйлчлэнэ гэж байхгүй үйлчлэлд. Үйлчлэлд хамт залбирдаг, тийм ээ? Ардан зогсдог, хамтарч үйлчлэх. Итгэгч хүмүүс бие бинийгээ яаж таньдаг вэ? Хамтарч үйлчлэж таньдаг. Үйлчлэл дотор тань. Тэрс бүтэнсээ өдөр яриад хай бай болчиход бид нар танилцахгүй. Гэр бүлүүдээрээ нөхөрлөө сайхан ууж идэж явахдаа бид нар тийм бие бинийгээ сайн танихгүй. Яг үйлчлэг донд бол тэрхэн хатагдана гэдэг шиг тийм ээ. Үйлчлэл донд биднэрт хамт унж босож явахдаа тийм ээ. Тэнд очиж хамт муус усны эсрэг зогсож явахдаа босож явахдаа тийм ээ. Хамт өвчин зовлон даван туулж явахдаа бид нар тэр хамтаж үйлчлэлтэй бид нар босдог байж байгаа. Тэр үед бид нар сүнслэг хамгаалтын дотор хамтаараа ордог хөөх. Ганц хүний үйлчлэл гэж ерөөсөө байдаггүй. Тэ бид нар дандаа хамтаар нь үйлчлэлдэг. За үйлчлэлээ бид нар өөрсдөө сүнслэг хамгаалтаар хүчиж явах хэрэгтэй. Тэ
ямар ч үйлчлэл хамаагүй дандаа залбиралтайгаар хийнэ. Дандаа Бурхантай хамтарч хийнэ. Ганцаараа хийхээр л буруутдаг. Миний үйлчлэл гэж бодож хийхээр л буруутдаг тийм биш. Энэ л дандаа Бурханы үйлчлэл. Тийм учраас Бурхантай хамт Бурханаас асууж хийнэ. Ямар үйлчлэл нь хамаагүй те. Яаж хийх вэ? Хизээ хийх вэ? Дандаа Бурханаас асууж хариултыг авч иж хийн гэсэн үгтэй. Сая нэг тэр Ребекка Брауны номыг сонсчихсон тийм чөлөөлтийн үйлчлэл хийдэг юм ихтэй байхгүй юу? Дандаа мос сүнснүүдэд тулддаг тийм. Тэгэд хоёулаа явж тулддаг. Тэгээ пастортойгоо гуруулаа нэг баг. Тэгээд гурууланд нь Бурхан өгөхгүй бол яг энэ үйлчлэлийг хийсэн баталгаа өгөхгүй бол хөдөлтгөө тий. Пасторт нэрчээ тэр хоёрт нь ирэхгүй байвал бас хөдөлдөг. Гуруудаа баталгаагаа авч за одоо хийнэ гэж хөдөлдөг. Тийм. Тэгээ тэр бас сүнслэг хамгаалалт байхгүй юу? Тэгэхгүй л гуруудаа баталгаа авахгүй нэгний хаягаар хөдлөх юм бол тэр үйлчлэлд юу ирэх вэ? Дайралтууд ирнэ, тэр үйлчлэл болохгүй. Бурхныг өштэй хүний төлөө хийгдсэн үйлчлэлүүд болдог гэж байна. Тэгэхээр ийм чухал зүйлүүд тэг Бурхантай дотн харилцах, Бурханд зүрхний хүсэлтэй байх, бусадтай хамтран үйлчлдэг үйлчлэлээ сүнслэг хамгаалтаар очихад энэ дүр бодоод сүнслэг хамгаалтанд орох аргууд юм аа. Тэрийг бид нэр хэрэгжүүлж авах хэрэгтэй. За Библиэд нүгэл үхэл түргэнэ гэдэг бол Библийн турш бичиж байгаа тийм ээ. Нүглийн төлөөс бол үхэл гэж бичсэн байдаг те. Эхлэл номонд бүр анханасаа энд байгаа жимснээс идвэл үхнэ гэд хэлсэн. Тэгээ тэрүүгээр нь нуус сүнсээрээ үхэхгүй штэ гэд. Тэнд бол тэр жимсийг идээс яг сүнсээрээ үхсэн байдаг ш тийм ээ. Тэр үхэл бол яг байсан. Моше бас тэр еврейчүүдийг дагалдуулж гарч явахдаа та нар Бурхны эсрэг гомдлоод байх юм бол үхнэ гэж хэлсээр л гомдлсоор байгаа тэр ихний үеийнхэн бүгдээрээ үхэхэд амлагдсан газар орч чадаагүй те. Изекиэл номонд та нар бас бузар шүтээнүүд шүтээд Бурхны эсрэг яваад ах юм бол юу үндэстнэрээ та нар тэр ассирчууд Вавилончуудын дарлалд очино гэсэн бас тэрийг тоохгүй явсараад очиод тэнд хэдэн мянгаараа халуулсан байдаг те. За Паул бас шинэ гэрээний итгэгч төглийн тухай нүглээс олж өгөх тухайс зөндөө хэлсэн. Ром 3:23 бүгд нүгэл үйлдэснээр Бурхны алдарт хүрэхгүй гэж хэлсэн байж те. Бидний сайн мэдээ хийхдээ ашигладаг гол ишлэлийн нэг байгаа те. Хүмүүс бид нар нүгэлтэйг нь таниулж гимшүүлэхгүй юм бол Иесус руу ирэхгүй гэдгийг бид нар маш сайн ойлгож өгөх ёстой байдаг тийм ээ. За тэгэд Иесус хэлсэн байдаг. Иесус өөрөө бидний нүглийг төлөөсийг төлөх гэж өгсөн. Иесус амиараа төлсөн учраас өнөөдөр бид нар нүглөө уучлалцсан. Зогсож байгаа тийм. Тэгээд Иоханноор дамжуулж хэлсэн байгаа. Би бол нүглийн төлөөс ч өгч харин сатан бол Иохан 10:10 хулгайч зөвхөн хулгайлан алж устгахаар ирдэг юм аа. Тэг бид нар нүгэлтэйгэл байгаад байх юм бол нөгөө сатан ч биднийг хулгайлаад алж устгахаар л тэгээд хүрээд ирнэ. Бид ингэж хэлж өгсөн байдаг. Тэгээ бид нар нүгэлтэйгээ зууралдаад нүглээсээ салахгүй байх юм бол одоо бид нар тэр олон хаалгаа нээлттэй байгаа гэвэл нүглээсээ салахгүй байгаа гэж гол шинж шүү дээ тийм ээ. Тэгээд ахын бол биднэрт асуудал, зовлон, хямрал тасрал төө ирээд юм бүр нээлттэйгээр. Тэгээ сүултээ бид нар яг бүр итгэлээ хаях хэмжээнд тэгж нүгэл рүү явах байдалд очино гэдэг байгаа ш. Тэгж бид нарыг анхааруулдаг тийм. Апостол бүр нүгэл итгэлээсээ ухрах тийм байдалд байна. За Бурхан бол биднийг энэ нүглээ уучлалцсан хүмүүсийг тэр нүглийнхаа эсрэг яаж зогсох нэ гэдгийг өөрөө ажиглаж харж байдаг байхгүй юу? Тэгээ биднэрт янз бүрийн асуудал зовлон ирэхэд хямархад Бурхан бол яадаг вөхөр бид нарын хэр хэмжээнд очиж цөхрөх нэ гэдгийг хардаг. How desperate болох вэ гэдгийг хардаг байхгүй юу? Үнэхээр яг тэрнээсээ салхий гэж хүсэж гэнэ үү те? Үнэхээр Бурхантай хамт хий гэж хүсэж гэнэ үү? Давид түр хэлсэн шүү дээ.
би бэрхшээл зовлонгийнхоо түнд Бурхан руу хасгардаг гэж хэлж байгаа. Үнэхээр бид нар хашгирч cry out гэж Бурханаас гуйх гэж байна уу? Тэрийг Бурхан чимээгөө ажиж идэв. Тэгээд тэрүүгээрээ бид нар над руу улам ойртох нь гэж Бурхан ажиглаж идэг те. Над руу ирэх нь, ойртож ирэх нь те. Итгэл нь өсөх нь энэгээр гэж харж идэг. За тэгээд яг Бурханыг ирж хайж гэнэ үү? Төр зөөрийн тэр таашрлыг хайж гэнэ үү гэдгийг бас Бурхан ажигладаг. Яагаад бидний асуудлыг Бурхан яг автоматар шийдэж өгөхгүй байгаа юм бэ? Тий хариулт нь юусэн. Бид нарыг өөртөө хамт ажиллах нь гэдгийг хардаг байхгүй юу? Бид нар болохоор залбирал шууд шийдвэрлэх гэдэг байгаа байхгүй юу? Дуулал 28:1 хизээ тань руу би хашгирж байна. Хад минь ээ чихээ бөглөөч. Учир нь хэрэг та дуугүй байвал би нөхрөө ундаг хүмүүсийн адил болно гэв. Давид хаан энийг ойлгоцсон байгаа байхгүй юу? Бурхан дуугүй чагнаад байгаа гэв. Бурхан байхгүй гэж хэлээгөө тийм ээ. Харин чагнаад байгаа гэв. Тэг хад минь гэдэг чинь юу? Бурханыг ачаар Давид хаан Бурханыг миний хад, миний сайз тийм ээ. Миний хорогдох газар гэдээ маш олон янзаар хэлсэн мэт. Тэг чихээ бөглөж бүр сонсооч гэдэг ингэж гуйж байгаа. Тэгэхээр та дуугаар Бурханы хариуг хүлээгээд байгаа тийм. Би нөхрөө ундаг хүмүүсийн. Тэр нүгэлтэй хүмүүсийн адил болох гээд байна гэд бүр сандраад ингээ хашгираад байгаа байхгүй юу. Энд яаж юм хөр Давид хааны цөхөрсөн байдал ажиглагдаж байна. Бурхан руу ойрч байна тийм ээ. Бурханыг яг үнэн гэхээр эрен хайж байгаа байхгүй юу. Энэ зүйл болж. Тэр Эден цэцэрлэгт Иваг тэр жимс аваад итгэхэд Бурхан шууд гарын цохиод боловцсон уу? Үгүй шүү дээ. Тэгээгүй шүү. Бид нар одоо хүүхдүүдээ ингээд газараас хамаагүй юм аваад идэхгүйт нь болгол гарын цохиол боловчдөг шүү дээ. Бид нар шиг тэгж ажиллаагүй байхгүй юу? Яагаад гэсэн? Тэгээд тэгж чадхаас нөгөө чадхал байсан шүү дээ. Тэгээ яагаад тэрэггүй гэхээр Бурхан хүн төрлөختөнд чөлөөт сонголт хийх эрхийг өгсөн байхгүй юу? Free will. Бид нар өөрсдөө Бурханыг сонгох уу, сатаныг сонгох уу, зөвийг сонгох уу, бурууг сонгох уу гэдэг өөрсдөө шийдэх тийм чөлөөт сонголтыг өгсөн байхгүй юу? Энэ чөлөөт сонголтоор ч гэсэн бид нар авралыг сонгосон шүү дээ. Иесусыг сонгосон тийм үү? За хоёрдугаарт нь Бурхан өөрөө Адам Ив хоёрыг бүтээгээд угаасаа дэлхийг захирах эрхийн тэр хоёрт өгсөн шүү дээ. Бүх домин бүх энд байгаа газар, ус, уул тэр дотор байгаа антан, ургамал, загас, жарахаа бүгдийг та нар захир гэдэлсэн байхгүй. Тэгээ захир гэж өгчөөд Бурхан өмнөөс нь захирч чадахгүй байхгүй. Энэ төвсийг нь тий тушаалаа өгсөн тэр тушаалыг нь биелэхгүй. Тэгээд тэдний өмнөөс дэлхий дээр болж байгаа юмыг захирч чадахгүй байсан. Өөрөө амлалтандаа өмнөж байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан Бурхан биднийг хий гэж өгсөн бол бид нараар л хийх юм. Өөрөө бидний өмнөөр орж хийхгүй. Автоматар хийхгүй гэдэг. Тэр өөрийнхөө тушаал, өөрийнхөө өрөөл, өөрийнхөө үгийн эсрэг Бурхан явдаггүй гэсэн үг. За 3 дугаарт нь Бурханд авралын төлөвлөгөө байсан. Тэгэхээр ертөнцийн суураас өмнө би та нарыг аврах байсан маа гэж хэлсэн мэт те. Ертөнцийн суураас өмнө та нарыг би төрүүлнэ гэдэг төлөвлөсөн байсан. Энэ бол Бурханы авралын төлөвлөгөө байсан баг. Бурхан тэр төлөвлөгөө нээжсэн. Тэгэд ийм учир шалтгаануудаар Бурхан бидний өмнөр орж бидний хийх ёстой юмнуудыг хийдэггүй. Харин тэр сүнслэг тулдаанд ороход хэрэгтэй бүх зүйлийг биднэрт өгчихсөн. Юу өгсөн? Тэр үгээ өгсөн. Хамгийн гол зэвсэг бол үг. Тэгээ үг бол хоёр талтай эртэй сэлэмшиг тийм зэвсэг гэж байна шүү дээ. Тэгэхээр хоёр талтай эрдэг зэрэг энд байгаа дайснаач энд нөгөө талд байгаа дайснаач устгах чадна гэсэн үг шүү дээ. Сэлмээгаа нэг эртэй талын эргүүлж яана гэсэн үг байхгүй шүү дээ. Зөвхөн хоёр хэсэг завчаад байгаа. Тийм их мэдтэй болсон ба. За Эфес 6-ад тий 6-гийн 10-аас 18-д сүнслэг бүх зэвсгүүдийг өгсөн тийм ээ. Авралын дуулга, зүрх байдлын хуяг,
үнний бүс, үгийн бамбай, үгийн сэлэм гэд сайн мэдээний гутал бүх юмыг биднэрт өгсөн. Бүх зэсгийг бид. Тэгээд тэрний дараа биднэрт юу өгсөн? Залбирлыг өгсөн мэт те. Тэр зэсгүүдийн дараа тэр өмсдөг зэсгүүд бол дандаа хамгаалах зэсэг гэж бид нар яриад байгаа те. Харин залбирал бол бидний ганц довтлох, тулгдах зэсэг. Тэр defense, offense хоёр төлөвүүдийг бүгдийг өгсөн байхгүй юу? Тэгээ тийм учраас Бурхан бидний тэр нөхцөл байдлыг өөрчлөгч дуустал бид нарыг ажилтдаг байхгүй юу? Тэгсэн чи бид нар тэр дунд нь замдаа унчаал Бурхан миний гуйлтанд хариулахгүй байна. Намайг орхиод явчиж би яатсан болоо гэл ингээд буруу тийшээ бодоод нэг бодлууд нь өөр сөрөг болоод гомдол болоод ингээд ятгах гэдэг байна. Харин Бурханы анхаарал бол биднээс холдоогүй. Яг бид нар дээр төвлөрсөн байж байгаа. Гүн нэг бүр дээрээ те. Харин Бурхан юу хүрчээ тэгвэл Бурхан өөртөөгөө яриасаа, хилэлцээсээ, зөвшөлтсөөсөө гэж хүсэж байгаа байхгүй юу? Яг тийм дотно харилцах гэм харилцааг хүсэж байдаг. Хүмүүс бол ерөөсөө дандаа яаж ярьдаг вэ? Дандаа монолог. Бид нар эцэг эхчүүд ядуу хүүхдүүдэд дандаа лекц уншдаг те. Монологоор ярьдаг байхгүй юу? Диалог аюу ховор. Диалог чи хоёр хүний яриа те. Conversation бүр байхгүй. Conversation чинь бүгдээрээ ширээ дээр сууж агаад ингэж харилцсан яриад ямар ч нөгөө уур уцаар бахгүйгээр бие биенийхээ үгийг сонсоод явна гэсэн. Тэм Монгол Аз ээж аав нар бол ерөөсөө тийм байхгүй шүү дээ. Дандаа монологоор л давтлаад байна. Нэг хүний театр гэдэг нөгөө сосор урмын театр шиг тэгэхээр ингээд давтлаад байдаг. Тийм хүүхд толгонтойгоо диалог хийж сур. Дараа нь бүх том тейблний ард conversation хийж сур. Тэрний чинь ярьж сурахын хамгийн чухал юм нь юу гэхээр сонсох чадвар байхгүй юу? Сонсох чадвартай байж ярьж сур. Яг Бурхантай харилцахтай адилхан Бурханыг сонсох чадвартай байж сурах. Тэрнтэй л хүмүүсийг сонсох тийм чадвараа өгөх хэрэгтэй. Бид нар сэтгүүлчдэд хичээл заахтаа ярьдаг байхгүй. Ярилцлага авахын хамгийн чухал юм нь юу? 90% нь цаад ярилцж байгаа хүнээс сонсох, 5% нь бол өөрөө асуултаа асуух шүү гэж явуулдаг байхгүй. Тэгсэн чинь одооны сурвалжлагч нар өөрсдөө яриад өөрсдөө яриад өөрсдөө төгөлтэй нөө цаад үнэ бараг яриулахгүй тэгээд. Тэгэхээр Бурхан бол яг биднээс тийм юм хүсэж байгаа. Эхлээд сонслээд байгаа байхгүй. Тэгээ бид нар тийм сонсох чадвараа бид нар өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол бидний өөрийгөө өөрчлөхийн хамгийн чухал зүйл гэдэг ойлгох хэрэгтэй. За Эфес 6-гийн 18 дотор сүнс дотор цаг үргэж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого гуйлтаараа сэргэг бай. За энэ бидний довтлохооны гол зэвсэг. Цөхрөлтгүй гэж байна тийм ээ. Бүх оролдлогоо хий гэж байгаа. Тэгээ гуй хамаа гуй гэдэг тийм энэ тэгэд сэргэг байж залбир. Сэргэг байх айгүй чухал. За 1-р Тесалоник 5:17 тасралтгүй залбир. Ерөөсөө 24/7 залбираа гэсэн. Энэ бол маш чухал зүйл. За Бурхан биднэртэй ингээд харилцахын төлөө байж хагаад сатан бол бид нарыг сүтгэхийн төлөө байж байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас бид нар бодлоо хиндээ төлөвлөх нь маш чухал. Бурхан дээр төвлөрж явах юм бол бид нар сатаны довтлооноос өөрсдийгөө хамгаалах хамгийн ихний чухал алхмаа хийчихэж байгаа гэсэн үг. Харин бид нар Бурхан дээр төвлөрөөгүй үед сатан бол шууд л дотлоод ороод ирнэ. Ерөөсө баллистик пүүжин шиг л орж ирнэ гэсэн тийм. Шууд орж ирнэ л гэсэн. Тэгэхээр Бурхан дээр банк төвлөрөх чухал. Тэгэхээр тэр бодод хаана төвлөрөхөөр Бурхан дээр л төвлөрнө гэсэн. Бодлыг яаж Бурхан дээр төвлөрүүлдэг болох вэ гэхээр бид нар үгийг зүрхэндээ оруулж иж төвлөрүүлнэ. Тэгээ бид нар дандаа л Библийг бариад Библийг цүнхлэхэд явахгүй шүү дээ. Тэ? Тэгээ одоо сатан довтлох гэж байна. Библийг бариад уншаадахыг тийм мөч байхгүй шүү дээ. Сатан бол сүнслэг юм бол шууд л орж ирнэ тийм.
Тийм учраас зүрхэнд үг орцсон байх юм бол бид нар тэр үгээр шууд сатантай тулдаж болох. Тийм учраас Библийг унших нь маш чухал. Библийг цээжлэх нь маш чухал. Тэр бол их чухал. Аль хэдийн Библи зүрхэн дотор байгаа учраас бид нар бол дотлохын харилцаа гэж мэдэнгүүт тэр үгээр эсрэг нь зогсож чадж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар зүрхэнд нутгас бүр нутагин гэж байдаг байхгүй юу? Библиэд байгаа үг нь. Тэр зүрхэнд нутгалсан үгээрээ оюун бодлоо удирдчихна гэсэн үг. За дуулал номын 119-ийн 11-ээс 18. Таны эсрэг нүгэл хийхгүй тулд таны үгийг би зүрхэндээ хадгалсан. Өө эзэн, та ерөөлтэй. Өөрийн зарилгуудыг надад заагаач. Таны аннаас гарсан бүх тогтоолыг би уруулаараа тунхагсан юм а. Би бүх баялагт баясдагтай адил таны гэрчлэлүүдийн замд баяссан юм а. Би таны тушаалуудыг бясалгаж, таны замуудыг эргцүүлэх болно. Би зарилгуудад тань баярлна. Би таны үгийг мартахгүй. Намайг амьд байлгаж, таны үгийг сахин биелүүлэхийн тулд өөрийн зарцдаа өгөөмөр хандаач. Таны хуулийн гайхамшигт зүйлсийг надад харуулахаар нүдийг минь нэгээч гэж. За энэ дээр бол тэр Бурхны үгийг юу гэж байна? Зүрхэндээ хадгалсан гэж хэлж байгаа. Энэ хуучин гэрээний үед чинь энэ бидний хайж байгаа шинэ Библи бүхэлдээ байгаагүй. Израильчууд ч юу гэсэн гэхээр Торо гэдэг Танак гэдэг номууд гэдэг. Торо нь болохоор яг хуучин гэрээний эхний 5 ном байгаа байхгүй юу? Эхний 5 ном байдаг гэсэн. Тэгээ энийг л одоо зүрхэндээ хадгалсан гэж хэлж байгаа шүү дээ. Танак нь болохоор хүүхдүүдэд яаж хүмүүжүүлэх тухай тийм ном байдаг те. Нөгөө ёс заншлуудаа бичсэн тийм ном байдаг гэж. Гэтэ энэ таны үгийг зүрхэндээ хадгалах гэдэг бол яг энэ Тоорогоо зүрхэндээ хадгалсан гэсэн үг байна. Хуучин гэрээний эхний 5 ном зүрхэнд нь байгаа гэсэн. За тэгээд Бурханаас өөрөө нь заалах гэдэг байгаа байхгүй юу? Өөрийн зарилгуудыг надад заагаач гэх. Тэгээ Бурханаас илчлэлтүүд авах гэдэг. Тэр бичсэн тэр лого өгнүүдээ надад Рема өгнүүд болгож өгөөч гэдэг гуйж байгаа байхгүй юу? Илчлэлт. Тэгээд тэр өгнүүдийг өөрөө яаж юм? Уруулаараа тунхагдаг гэж. Таны бүх тогтоолыг би уруулаараа тунхагдаг. Израильчууд хүүхдүүдтэй бүр тэр Тоороо чийжлүүлдэг байхгүй юу? Эхтэйчүүд нь уншаад яриад яана. Эмэгтэйчүүд нь бичиг үсэг мэдэхгүй тэгтээ чийжлүүлчихдэг. Тэгээ таны гэрчлэлүүдийн зам. Бурхны гэрчлэл гэж юу? Бурхан амьдралд нь харуулж байгаа тэр зүйлүүд. Тэгэхээр маш дотн харилцаатай гэж Бурхан тэр зүйлүүдэд харуулсан гэсэн үгтэй. Тэр miracle байна уу, эдгэрэл чөлөөлөлт байна уу, те? Ивэл өрөөлөд байна уу? Тэр гэрчлэл. Тэрэнд нь баяссан гэж байгаа. Тэр Бурхантай маш их дотн харилцаатай хүмүүс ямар байх вэ гэдгийг энд хэлсэн байна. Тэгээ тушаалуудыг бясалгаж боддог байна, тэ? Замуудыг нь эргцүүлнэ. Оюун бодол нь хаан төвлөрж байгааг энд хэлж байна, тэ? Зарилгуудад нь баярдна, нөгөө талархал байна, тэ? Таны үгийг мартахгүй. Амлалт өөрөө бүр Бурханд буцаад амлаж штэ. Тэгээд амьд байлгаж ивэл таны үгийг сахин биелүүлэхийн тулд та надад өгөөмөр хандаач. Одоо энэ сүрд гуйлтаа хийж штэ. Та намайг амьд байлгаад би таны үгийг сахин биелүүлнэ. Тэгээ хуулийн гайхамшигт зүйлсийг харуулахаар надад нүдийг мөдөг. Илүү их зүйлийг та миний амьдралд хийж өгөөч гэж. Энэ бол яг бидний Бурхантай харилцах ийм л явах хэрэгтэй байхгүй юу? Одоо яг итгэж хүн амьдрал дээр тэ. Тэр үгээ аль хэдийн зүрхэндээ эзэн бодол маань Бурхан дээр төлөвлөсөн, амаараа талархлаа өргөдөг, байнгын залбирдаг. Тэгээд би тантай хамт байж танд үйлчилж тэ юм хийя тэ гэд ингээд та бүр гайхамшигтай идүү бид надад харуулаач гэдэг ингэсэн ийм амьдралаар бид нар явж явах хэрэгтэй байдаг. Жоохоо. Тэр бид нар Бурхны үгийг яах хэрэгтэй гэж байна эндээс. Нэгдүгээрт нь зүрхэндээ нөө. Хоёрдугаарт нь судал өөрөөс. Гуравдугаарт нь бяцлаг. Дөрөвдүгээрт нь хэрэгжүүлж.
Ийм 4 зүйлийг эндээс бид нар гаргаж авч. Тэгэхээр зүрхэндээ нуухад бол түрүү хэлсэн те ариун сүнс туслана. Бидний уншид толгойлдоо оруулсан үгийг зүрхэн дотор нотглуулж өгнө. Энэ ариун сүнсний итгэж. Тэгэхээр бид Библийг уншихдаа ариун сүнс нь залбирч гуйнтай та юу заах гэж байна? Хамгийн сайн багш бол ерөөсөө ариун сүнс өөрөө заадаг байхгүй юу? Энд яг сүм чуулган дээр л олон хүмүүс зааж байна те. Ээж аав нар хүүхдтэй заана олон багш байгаа та дэлхийд. Гэхдээ хамгийн сайн багш бол хүн бүрт хүртэл тэр ариун сүнс хүн болгонд заана. За хоёрдугаарт нь судал гэж байна. Судаж унш. Гэвч бидний Библийг зүгээр уншдаг гэсэн. Одоо бид нар судалж уншиж байгаа шүү дээ. Үг бүрийн заримдаа судална. Заримдаа энэ үг яагаад ирчүү? Яагаад 2 3 удаа энэ 7 хоногт ирчүү? Гэдэг тийм ингээд судалдаг өөрийнхөө амьдралтай холбож. Энэ юу гэх юм бол үг уншиж судлахад цаг гарах гэсэн үг. Судлахад заавал цаг ордог. Өөрөө цаг гарах. Өглөө байна, өдөр байна, орой байна хамаагүй. Заавал цаг гарах гэсэн үг. Одоо бид нар янз янзаар судлах болно шүү дээ. Библийн тэр олон орчуулгууд энийг орчуулгаар нь судалж, дараагийн орчуулгаар нь бид нар судалж болно. Янз бүрийн аргаар бид нар судалж болно тий. Хүмүүс ингээ янз бүрийн хариу сүнстэй өнгөрөх 40 хоног гэж брошюр гаргацсан байна тий. Өөртөө хөвшүүлэх зүйл гэж 21 хоногийн тохиомлол. Тэгээ янз бүрийн байдлаар бид Библийг судалж болно. Тэгэд харин оюун бодлоо өөрчлөлтөө судлахад хамгийн чухал зүйл бол сэдвчилж судлах маш чухал. Одоо өөрийнхөө тийм байнга ороод байгаа асуудлыг салж чадахгүй байгаа зүйл эдикшн ч гэдэг юм уу те. Одоо янз бүрийн зүйлүүд юу ч гэдэг. Гэр бүлийн харилцаа ч гэдэг юм янз бүрийн. Тийм зүйлүүдээр одоо юу өөршин дээр маш олон планууд байж байгаа. Бүгдэнд нь утсанд нь юу өөршин байгаа гэж бодож байна. Зарим планууд нь бүр монголоор орчуулагдсан билээ. Тэ? Одоо хайрын тухай судлаа. Тэр 7 хоногийн план ч юм уу тийм юм байж байгаа байхгүй юу? Нөөцлийн тухай судлаач гэдэг юм уу те. Хүүхдийн хүмүүжлийн тухайч байдаг юм уу? Донтолтын тухай судлаа. Тийм юмуд бол байж байгаа. Яг тийм сэдвчиж судлах юм бол яг тэр тухай бодлоо өөрчлөхөд бас маш их чухал зүйл болдог. Заримдаа бид нар ингээд өөртөө болж байгаа юмнуудаа бодоод ирэхэд яг өнөөдөр номлол дээр энэ яригдчихэдэг. Өнөөдөр хийсэн ишлэлээр ингээд өвчтсөн байдаг шүү дээ. Тэр чинь бас ингээд судалж байгаа тасаар. За бяцлаг гэж байна те. Бяцлаг бол энэ бол залбиралтай хийх зүйл. Дандаа залбираад бурхан илчлэлт өгөөч гэж гуйгаад тэгээ яг зөвхөн нэг ишлэл дээр юм уу тэр өдрийнхөө уншсан тэр хэсэг дээр ингээд төлрөөл янз бүрийн зүйлээр ингээд бяцлагаж цалдаг. Тэнийг бол маш их залбиралтайгаар хийх тухай гэсэн үг. Ялангуяа үйлчлэл хараа чиглэл авах гэж байгаа бол бяцлал маш их чухал. Тэг бяцлагыг бас тэр мацаг барилттай хийж болно. Тэр хинүүс маш. Христ бяцлал гэдэг бол дандаа үгэн дээр төлөж батхыг бяцлал гэдэг шүү. Буддизмын бяцлал биш. Буддизмын бяцлал яадаг вэ? Толгойноос бодлоо гаргаж хаяа гэдэг чинь тэ. Бурхан хүнийг бодуулахын тулд бүтээсэн. Бодохгүй юм гэж байхгүй. Тийм эсрэг юм. Тэл эсрэг юмар хийдэг тэ. Тэгэхээр энэ үгэн дээр бяцлахыг хэлээд байгаа гэдгийг ойлгох. Үг багахгүйгээр зөвөр бяцлах гэж байхгүй. За тэгээ дөрөвдүгээрт нь хэрэгчүүд. Тэгээ өөртөө яг амьдралдаа apply хэрэгчүүд хий. Үг тэнд байгаа л байвал тэр яах ч үү те. Тэр нь үгэн тэн дээр байгаад. Тэрийг уншаад зүрхэндээ оруулж иж надтай ямар холбоотой юм те. Миний амьдралыг бурхан яаж өөрчлөх гээд байгаа юм гэдгийг харж иж шийдвэрээ гаргахыг хэрэгжүүлнэ гэдэг байгаа те. Бодлоо хинж өөрчлөөд тэр шийдвэрээ гаргана гэсэн үнийг хэрэгж. Тэр хэрэгжүүлэлт чинь гадна талт чинь харагдана. Хүмүүст түр харагдана. Энэ яг өөр тий урд нь тэгж ярьдаг байсан чи ингэж ярьдаг болчих. Урд нь ингээ ийм зан характертай байсан чи ийм болчих. Бараг хүмүүст харагддаг байгаа ш. Тэгээ энэ болон тий үгийг зүрхэндээ нуух судлах бясалгах хэрэгжүүлэх бол
энэ оюун бодлыг сахилгажуулах хэлбэрүүд байгаа шүү тий. Хэлбэрүүд нэж байгаа. Хэлбэр гэдэг бол дандаа гадна талаас харагддаг зүйлтэй хэлбэр. За тэгээд ингэж бид нэр өөрсдөө оюун бодлоо удирдахгүй юм бол тий ингэж бурхантай хамтарч бид нэр өөрсдөө оюун бодлоо удирдахгүй юм бол сатан бидний оюун бодлоо удирдах. Ерөөсөөс хоёр эзэн байгаа шүү дээ. Тэгээ бид нар заримдаа өөрийгөө удирдна гэж бодохоор бурхнаас алчна. Тэгээ тэр үед яг сатан ч л бидний эзэн болчихно л гэсэн үг шүү дээ. Тэгээ сатан удирдах байгаа үед яадаг вэ гэхээр залбирал магтаал хийх хүний уушиг хоолойг нь там харагдана. Удирдагч бас хүнийг эргэл зэрэг төрүүлнэ. Бурхантай хамгийн дотны харилцаанд орох ёстой хүнийг садар самуун руу уруу татна. Иш үзүүлэгч бас хүнийг мэрэг төлгөөр төрөвдүүлнэ. Ерөөгт хүнийг гачигдлаар хоосруулна. Идэх ёстой хүмүүсийг өвчнөд хийсэн гэрээгээр хүлнэ. Эвлэрэх хүмүүсийг охирогдож хаягдахыг гэсэн айдсаар улам холдуулна. Гэрэлтэж явах ёстой хүмүүсийг харанхуугаар бүрхнэ. Бурхны алдрыг харуулах ёстой хүмүүсийг элдв гаж байдлаар удирдаад явчихна. Ийм зүйл. Нөгөө бидний салах гээд байгаа юмнуудыг хийхэд байна гэсэн үг. Харин цаана бурхан юу хийх гээд байгааг бид нар харах ёстой гэсэн. Тэгэхээр бидний оюун бодол бол яг сүнслэг тулдааны талбар. Тэгээ сатаны тэмцэл хаана болж байгаа нөхөр бидний оюун бодол дотор л болж байгаа. Тэгээ саяны хэлж байгаа зүйлүүд чинь бол тэр тэмцэл болж байгааг илэрдээд байхгүй юу? Нэг маань юунд унчаад яваад байна гэхээр тэр оюун бодол дотор нь сүнслэг тэмцэл болоод байгааг нэг хэлбэр. Тугаасаа бид нар бурхнаас холдоод сатаны мэдлэлд очсон байж байгаа шүү. Бурхан тань юугаар хийнэ гэж чаар сатан эзэн болоод хүрээд ирсэн. За тэнгүүтээ бид нар ч өөрсдөө миний гэсэн юмудаа бид нар өөрсдөө удирдах гэдэг байгаа шүү. Тэгсэн чинь сатан тэр миний гэж утсан бүх юмнуудыг чинь авчих байхгүй юу? Тэ? Бидний орон байр байна уу? Тэг гэр бүл байна уу? Бидний тэр мэдлэг мэргэжлэрээ хийдэг ажил байна уу? Бүх юм ингээд сатан авчид. Тэгээ оронд нь бид нар ч юу гэдэг вэ? Тэр ухаан мэдрэлгүй байдал, insanity, тэгээ сөрөг бодлууд, тэгээ негатив тооцыг бид нар хүчтэй гэж байгаа. Тэ? Одоо бид нар годомжинд ингээд масуур сэргийлээд масуур хүмүүсийг та нар одоо годомжир авахтаа харж байгаа шүү дээ. Нэг сонин байдалд ороод гаццсан. Ингээд тонгоогоо тэр чигээрээ ятсан тий. Тэр өдөртөө хөвцсөн мөр тэр чигээр ингээд яг сүнстэй тийм байдалд оруулчихна гэж боддоо. Дүрслээ тэрийг та нар бодоод үзтээ. Тэр шиг ухаан мэдрэлгүй байдалд орчиж байгаа шүү дээ. Бие удирдах чадхаа байцсан шиг яг тийм байдалд оролцсон. Тэр тийм бод бидний тархинд болж байгаа л гэж. Бид нар өөрсдөө л бурхан дээр төвлөрөөд тэгээ бурхантай хамт юмнуудаа хийхгүй юм болоод сатан бидний амьдралыг тийм болгоно л гэсэн үг. Тэр гэр бүл санхүү эрүүл мэнд бүгдийг байхгүй байна. Хугасаа дэлхийд дээр ч гэсэн бурхны оронд тэгээ өөрийнхөө амжилтыг тэгээ өөрийнхөө ажил бизнесийг сонгоцсон хүмүүс ямар явж байгааг бид нар харж байгаас тэ хамгийн сүүлд нь тэр эд хөрөнгө нь заримдаа өөртөө буруу яваал тэр эд хөрөнгө нь завшсан хүмүүсийн гарт ороод дуусах. Заримдаа нас орчоод эд хөрөнгөн дээр нь бусад хүмүүст нь тэмцэлтэд үлддэг тий. Тэг юу үлдэж байгааг бид ингээд харж байна. За Яков 4:70-ад тиймээс бурханд захирагдтун диаволыг эсэргүүц тэгвэл тэр та нараас зайлна гэж хэлсэн тий. За энэ эсдэрээс бид нар хоёр юмыг ойлгодог. Нэгдүгээр бурханд захирагдана. Бурханд захирагдчихэж бид нар муу сүнсийг эсэргүүцнэ. Тэгээ бурханд захирагдаагаа үжиж бид нар муу сүнсийг эсэргүүцвэл сатан чинь тий ECB мэднэ, Полыг мэднэ, чамааг би мэдэхгүй гэдээ урдаас хэлнэ шүү дээ тийм. За бид нар бурханд захирчаад яавуудыг эсэргүүцэх гэхээр бидний оюун бодол хүлээсэнд байх юм бол бид нар
зогтож чадахгүй. Зогтож чаддгүй байхгүй. Тэр оюун бодол бол маш тэг яадгүй нэг айсан хүмүүс яадгүй шоконд ордог те. Тэр айснаасаа болоод хөдлөж чадаагүй хөшсөн гэж яриад байдаг үстэй. Тэр чинь оюун бодол нь айдсан дотор байгаа учраас гинтийн болоход ярьж чадахгүй, асууж чадахгүй тийм болчтой байгаа байхгүй юу. Тэгээд тэр хэрвээ айдсан дотор биш бурханд дотор захирагдсан оюун бодол нь бурхан дээр төвлөрсөн байх юм бол бид нар эндээс явах хэрэгтэй юм байна. Энэ миний байх газар биш юм байна гэд шууд гараад явдаг байгаа шүү дээ. Бид нар ойлгодог байгаа байхгүй юу. Тэгжээж бид нар геологийг эсэргүүцэж байна гэсэн. Тэгэд Йосефийн жишээг хараа. Йосефийг одоо тэр Потифарын аавгаа өдөр болгон чангаж байгаа шүү дээ. Эзнийх нь ааваа те. Өнөөхийнхөө нүдийг хариулаад надтай унтчих гэдэг ингээд татаад чангаагаал байгаа шүү дээ. Тэр чинь Йосеф чинь ингээд юу тэгээ бурхны төлөө тэг би эзнийхээ төлөө би муу юм хийхгүй гэд тэр ихнэрт ганц хэлдэг үг нь ерөөсөө тэр те. Тэгсэн чинь тэр ихнэр бүр яасан. Нөхөр нь хол явцсан өдөр бүх зарцнаа явуулчихж хагаад Йосеф ганцаараа ингэ байлгаж хагаад урдтаж байгаа шүү дээ. Тэгэхэд Йосеф зутаж чадсан уу? Чаддаг шүү дээ. Чи ганцхан хувцас аваагүй ирчихвэл хувцас битээ орхиор гэж. Тэгээд тэр хувцас нь авч үлдсээ тэрийг нотлоо болгоод авч гүчдэг те. Тийм. Йосеф ч ах нар нь нөхөнд хийж яхад ах нар нь тэр зарж яхад те шоронд байхдаа тэгээ садар самуунд өтөх боломжтой авах үедээ ч гэсэн дандаа л бурхантай хамтсан байхгүй тий. Оюун бодол дандаа бурхантай төлөвчсөн. Хөрхи тийнейжер байхдаа тэр ааваасаа салаад хүрээд хажууд нь сурах байхгүй. Тэгээ бурхан дандаа бурханлаг биш хүмүүс хүрээлцсэн байхад бурхантай хамт байсан байхгүй юу. Энэ бол маш тэр яг эндээс бид нар бас нэг юм сурж байгаа юм нөхөр. Хүүхдэд багт нь бурхны үгийг суудгаж өгсөн байх нь маш чухал. Аав нар хүүхдүүдэд Библийг уншиж өгөө. Багаас нь аав нар яг өөрийнхөө дуу хоолойгоор заавал уншиж өгч явах хэрэгтэй. Монголоор ойлгохгүй хамаагүй. Тэг үг суудаг байхгүй юу яг зөвхөн сууж өгдөг. Ээж нар бол уншиж байгаа байх гэж бодоод аав нарт хэлээд байгаа шүү. Тэгээд дараа нь том болохоор бид нар өөрсдөө уншина. Багт нь бол заавал уншиж байгаа. Бид нар бол санаачлаараа уншихгүй шүү дээ тийм ээ. Тэр үед нь яг уншиж өгсөд. Йосефийг багт нь аав нь тоорыг зааж өгчээсэн те. Хажуудахаас салгадгүй хүн байсан байхгүй юу. Тэр маш чухал. За Давид хаан бас Саулыг алхаас 2-3 удаа зогтсон шүү дээ те. Би эзний тусалсан хүнд гар хүрхгүй гэв. Харин Давид хаан тэр нөгөө дайнд явах ёстой яваагүй бурхантай байгаагүй үедээ тэр садар самуун руу урдтагдчихдаг байна шүү дээ те. Тэгэхээр оюун бодол юун дээр төвлөрөх вэ? Tas маш чухал аа. Тэгэд сатан бол үргэлж сатан бидний бодол дотор орж бидний бодлыг мэдэж чадахгүй. Гэхдээ зөвөр чадахгүй учраас сөрөг бодол өгөхгүй дандаа сөрөг бодлоор товтолдог байхгүй. Тэр сөрөг бодлыг бид нэр хүлээж авахгүй байх хэрэгтэй гэдэг. Тэр нь дандаа худ хуурмаг юм. Тэгэхээр тэр муу сүнсний өгж байгаа тэр худал юмнуудыг бид нар дотроо орж ирэхээс өмнө шууд ингэж нураадаг болгож сурах хэрэгтэй байхгүй. Тэр нь яа гэсэн үгээр тэр ирж байгаа худал бодлуудыг бурхны үнэн үгээр ингээд солино. Тэ? Нөгөө зүрхэндээ сонсч байгаа өмнөдөр солиод авах байхгүй юу? Сая нөгөө 5 өдрийн хичээл дээр энд бас хэлчихсэн. Энэ Иесусыг сорхтоо муу сүнс бурхны хүүхдийн чинь чамд тусалж штэ гэдэг ингэж хэлээд сориод исэн. Юу өсвөрс гэдэг те. Тэр чинь Иесус бурхны үгээр л эргүүлээд хариулаад те. Хүн эзнээ тий сорвиж байдаг. Маягаар ингэж үгээр салах байхгүй. Би бурхны хүүхд гэдэг ингэж тунхагдаад эсрэг зогсож байна. Тэгээ бид нар өнөөдөр оюун бодлоо юугаар тийжээж байна гэдгээ хянж үзэх хэрэгтэй. Бид нар үл өөчтөөр тийжээд байна уу? Сүрэг бодлоор тийжээд байна уу?
хайцсаар тэжгээд байна уу? Эсвэл бурхны үгээр тэжгээд байна уу? Тэр бол маш их чухал байна. Бурхан бид нарыг ямар үеж өрөөдгөө бол яг хэн болж өөрчлөгдсөнийг хараад өрөөдөг байхгүй юу? Бид нар яг өөрсдөө мус усны эсрэг зогсож чадаад оюун бодлоо өөрчлөөд зүрхэн дээр байсан үгээ тунхаглаад тэгээд итгэлээр босоод ирсэн үед бурхан миний хүү надтай хамт байж чадчихээн гэд тэгээ улам их өрөөлийг өгдөг байгаа ш. Тэгээ бурхан биднээс ямар ч сорилтыг давах нэгүсээ бид нар бурханы нэгүсээр тэр сорилтуудыг давдаг гэдгийг ойлгох. Нэгүсэл бол маш чухал зүйл. Тэр нь бол өөр сэдв рүү орох. Гэхдээ бурхан биднэрт үгээ өгсөн чинь нэгүс. Ерөөсөө бид нарыг амьд байлгаж байгаа чинь нэгүстэй. Нэгүслийг бол маш нэрээ ойлгох. Өдөр тутам бид нар нэгүсийн тухай ойлгож байвал бид нар бол маш сайн бурхантай харилцаж байна л гэсэн үг. Бурхан нэгүсдийг л биднэрт ойлгуулах гээд байдаг гэж байгаа юм. Тэгээ бурхан өнөөдөр бид нарыг би та нарыг шинчиж байна, тийм ээ? Миний амлалтан дээр бай. Тэр тэнгэрд очино гэсэн найдвар дээрээ бай гэж өнөөдөр гэж чинь тэрүүгээр оюун бодлоо шинчлээ гэж өнөөдөр хэлж байна. Зэн танд талархаж байна. Бид нар үнэхээр их талархаж байна эзэн. Үнэхээр бид нар шинэ бүтээл болсондоо үнэхээр эцэн амьдрахыг хүсэж байна эзэн. Бид нар оюун бодлоо өөрчилж чадан ядамж байна эзэн. Үнэхээр тань дээр хараагаа тань дээр оюун бодлоо төвлөрүүлэхэд та бидэнд тусдаарай гэж залбирч байна эзэн. Үнэхээр тэр лого өгнүүдийг уушиг тусам ремө өгнөд болгож ичтүүтэй та биднээс тасарч төвөөрэй гэж залбирч байна эзэн. Ариун сүнсний хөсөн хоол болгоныг бид нар идэж сүнсээ тижээж оюун бодлоо өөрчилж зүрхэндээ нутагдуулахад та бидэнд туслаарай гэж байна. Зэн танд тахын үнэхээр бүх татгал магтаал нь танд байх болтугай гэж ерөн залбирч байна эзэн. Та бас альфа ба омега та их хүн ба эзэн. Танд тадаргий. Та бол синтез залрагч нэрмөө Иесус Христийн нэрээр тунхаглан залбирч байна. Амен.